За энэ байшинд хэрэгцээгүй бүр нэгч болон байдгүй мэнэ. Яг л Монгол гэр шиг. Дээр тоон байна. Иргэн тойрон ганц л хаана. Гал голомт нь байна. Зуны дэлгэр цагт агаар салхи орох аяавч нүртлээ. Мэдээж утаанаас хол цээж дүүрэн цэвэр агаар энд байна. Энэ төслийг залуус маань дүүрэн гэж нэрсэн ба. Тэр монгол хэлэнд дүүрэн, дүүрэх гэдэг олон утга байж болно. Жишээ нь баяр хөөрөөр дүүрэх, эсвэл ямар нэгэн зүйлийг дүүрэнгээд ахиж орохгүй болсон дүүрхийг аяр дүүрэх гэж нэрлэж болно. Эсвэл би хүүгээ мөрөн дээрээ суулгаад алхаж ивэл энэ чинь хүүхэд дүүрэх гэж нэрлэж болох нь байна. Бүр ямар нэгэн төслийг, ямар нэгэн ажлыг хийж гүйцэтгэж бүр дуусхийг ойж дүүрэх гэж нэрлэж болно. 50-60 м2 хаваст та амьдэрснаар арчлах, цэвэрлэх, тогтжуулах гэдэг энэ болон цаг хугацааг чинь хэмнэхээс гадна мөнгө санхүүг чинь ч гэсэн хэмжих юм. Энэ цагийн тансаглал эрх чөлөөг мэдрүүлэх дүүрэн вилла тавтай морил.